Hi guys. Тэгэхээр шинэ бичлэгтээ хүргэлийн хамгийн чухал хэсэг болох сайн байцгаана уу? Шинэ бичлэгтээ тавтаа морил. Өнөөдөр бүгдээрээ Америкийн өргөдлийн системийн бас нэгэн чухал шалгуур болох өөрийгөө илэрхийлэх хэсгийн талаар ярилцах болно. Тэгээ энэ бичлэгийг би яагаад хийж байгаа вэ гэхээр би яг ингээд өмнө нь өөрийгөө илэрхийлэх хэсгээ бичих хэрэгтэй гэж мэддэг байсан боловч яг яаж бичгээ, юунаас эхлэхээ, яаж ингэ зөв чиглүүлэхтэй бичгээ ерөөсөй ойлгохгүй байсан. Тэгээд яг одоо ингээд нэг өргөдөл явуулаад үзсний дараа нэр иймэрхүү байд юм байна. Иймэрхүү бичих хэрэгтэй юм байна. Ингэж өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй юм байна гэд тиймэрхүү мэдрэмжүүд, сургамжууд авсан болохоор өргөдлөө илэрхийлэхээр бэлтэж байгаа хүмүүс хэрэгтэй ч магадгүй гэд хуваалцаж байна. Тэгээд бас нэг сануулж хэлэх юм нь энэ зөвхөн миний туршлага, миний одоо авсан зөвлөгөө, тэгээ миний үзэл бодол дээр үндэслэж байгаа болохоор чамайг авахын аваад хаяхын хаяасаа гэж хүсэж байна. Яагаад гэвэл personal statement гэдэг бол ингээ бусад хүмүүсийн хэлсэн бүх зүйлийг аваад авах юм бол тэр чинь чиний personal буюу одоо хувийн зүйл байха болчихно. Тийм болохоор яг хүмүүсээс юу хэрэгтэй юм аваад хэрэггүйг нь хаяад яг өөрийнхөө хувийн эсэгээ бүтээгээрэй гэж хүсэж байна. За үндсэн санаараа шилжих юм бол нэгдүгээрт би яг түрүүний хэлсэн шиг ингээл юу бичихээ яахаа мэдэхгүй байх үедээ яаж эхлэх вэ гэдэг дээр манай одоо зөвлөгөө өгдөг зөвлөгч ихч маань хэлсэнчлэн чи ингээл яг 650 үгэнд юу бичих гээд байгаагаа яг нэг өгүүлбэрт хэлтэй эсвэл 3 үгээр тодорхойлж хэлтэй гэдээ надаас асууж исэн. Тэнгүүт ингээд би тэрийгээ сайн мэдэхгүй. Тэгээ тэрийгээ ингээд жоохон ингээд ухаад авах тусам тэр маань жоохон тодорхой болоод тэнгүүл одоо яадаг чи өөрийгөө би зоригтой одоо зоригтой хичээнгүй ч юм уу те. Тэгээд бас ийм өрөвцөөлөн сэтгэлтэй гэж илэрхийлмээр байна гэдэг ч юм уу те. Тэнгүүт яг тэрэндээ тохируулаад чи 650 үгээл яг тэрнийхээ талаар тэрийгэ батлах энэ талаар ч юм уу те түүхээ өгүүлэх хэрэгтэй байна гэж би юу нь ойлгож ирсэн. Тийм болохоор дүгнэн нэгдүгээр одоо миний туршлагыг дүгнээд хэлэх юм бол яг 650 үгэндээ юу илэрхийлмээр байгаа юм бэ гэдгээ чи нэг өгүүлбэрт эсвэл 3 үгэнд багтаагаад хамгийн их нь тодорхойлоорой гэж хүсэж байна. Хоёрдугаарт яагаад энийг бичиж байгаа? Яагаад энэ түүх чинь чамд чухал юм? Яагаад энэ өгүүлбэрийг бүгдийг бичиж байгаа гэдгээ амар сайн бодох хэрэгтэй. Тэгвэл ингээл яагаадаа мэдэхгүй. Гэхдээ ингээл зүгээр л бичээд байдаг те. Бичээл яваал гэсэн чинь чиний талаар биш, чиний дүүгийн талаар, чиний багшийн талаар, эсвэл чиний найзын талаар болчих магадaltaй. Тийм болохоор яагаад би энийг бичиж байгаа лээ? Энэ миний талаар юу илэрхийлж байгаа лээ? Энэ миний талаар нөгөө ихний тодорхойлсон нөгөө 3 үгийг маань эсвэл нэг өгүүлбэрийн маань илэрхийлэх, дэмжих өгүүлбэр мөн үү гэдгийг амар сайн бодож ширнэ бичих хэрэгтэй байна гэдгийг би ойлгосон. За 3 дугаарт яг ингээл бичээл ингээд миний яг туршлага дээр үндэслэх юм бол биш үү? Бичээлэн гэж амар гоё яваалаа гэд бодсон чинь яг үндэ одоо тайлбарлах юм бол би сүү идлээ, би сүү уулаа, тэгснээ би хоол идлээ, будаа урга идлээ гэж байгаа юм шиг ингээд санаанууд нь амар хоорондоо ингээд үсрээд яг юу илэрхийлэх гээд байгаа юм чи үнэхээр сүүн дуртай юм уу, будаа урган дуртай юм уу гэдгийг ингээд мэдгэдэггүй болцсон маягтай тийм ингээд санаа дундаа ингээд хүүхдүүд үсрээд байдаг юм санагдсан. Тэгэнгүүт яах хэрэгтэй вэ? Энээс яаж сэргийлэх хэрэгтэй вэ гэхээр нэг үйлбэр биччихээд өмнөх үйлбэртэйгээ яаж холбож байгаа лээ? Ямар уялдаа холбоотой лээ? Энд чинь үнэхээр холбоотой илүү гэдгийг ойлгох хэрэгтэй, бодох хэрэгтэй юм санагдсан. Тэгхийн бол ингээд бүхэл тэр 650 үгтэй эссе чинь бүгдээрээ эцэстээ гоё смут буюу ингээд ойлгомжтой, уншигчд ойлгомжтой явсаар агаад эцсийн санаагаа илэрхийлэхэд гоё болно гэсэн үг. Тэгээд дөрөвдүгээрт одоо ингээд 650 үгтэй гэхэр чинь 3-4 параграф ч юм уу 3-4 хэсэг болж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт яадаг вэ гэхээр зарим хүүхдүүд энэ одоо нэг параграфтаа өөрийнхөө нэг сторийг, 2 дугаар параграфтаа өөр нэг дуртай зүйлээ, 3 дугаар параграфтаа өөр ямар нэгэн хайртай зүйлээ ч юм уу эсвэл дургуй зүйлээ бичиж болох юм уу гэдэг нэг тийм асуулт төрдөг юм шиг надад санагддаг. Тэгэнгүүт миний туршлага дээр үндэслэхэд бол чи энэ 650 үгэнд нэг юмны талаар бичих хэрэгтэй. Чи үнэхээр цэцгийн дуртай бол цэцгийн талаар л бичих хэрэгтэй. Үнэхээр машин дуртай бол машины талаар л бичих хэрэгтэй. Тэгээд нэг өөрийнхөө нэг амьдралын бага насны түүхийг бичих жагаа бол яг тэр бага насны түүхээ л бичих хэрэгтэй гэдэг дээрээ л фокуслохгүй бол дахиад ингээд санаандаа эргэлдээл эсвэл өөр түүхүүд эргэлдээл тэг яг юу хэлэх гээд байгаа нь амар юм ойлгомжгүй болчдөг юм шиг санагдсан. Тэгээд затгаарт яг энэ бүгдийг дүгнээд хэлэх юм бол тэр одоо чиний өргөлийг уншиж байгаа хүн чинь зөндөө олон эссе уншаал тэл чиний эссег ингээл газ мөрөөр ингээл хараал явж байгаа учраас тэр чинь ойлгомжтой байна уу? Тэг чиний санааг бүрэн илэрхийлж гин үү гэдгийг маш сайн
анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд энэ бүгдийг хэр би өөрөө энэ бүгдээр амар их алдаал тэгэл уйлал майлал явж исэн болохоор та бүхнийг бас хэрэгтэй байж магадгүй энэ бүгдээс анхаараарай гэд өөрийнхөө зүгээс туршлага хуваалцаж байна. Тэгээд ямар нэгэн байдлаар хэрэгтэй байсан, хэрэгтэй мэдээлэл өгсөн гэж найдаж байна. Тэгээд баярлалаа. Баяртай.